шинэ коронавирусын халдварын тархалт буурахгүй хിവэрэ байна. За өнөө өглөө хамгийн сүүлд авсан мэдээгээр бол нийтдээ 7 сая хүн дэлхий дээр халдвар авсан байна. 405 мянган хүн хорвоог орхисон байна. За манай хувьд бол зөвлөгдсөн тохиолдлууд байгаа хിവэр. За өнөөдрийг хүртэл төр төмөө олонтойгоо эрүүл мэндийн салбар хүн амынхаа дунд халдвар гаргалгүй хагас жил хориглон хамгаалж байна. Тэгэхдээ дэлхийн нийтийн байдал, хөрш орнуудын нөхцөл байдал амаргүй байгаа учраас бид бэлтгэлээ маш сайн хангах ёстой. Үүнд хамгийн түрүүнд хүн амын дунд муугаар бодож коронавирусын халдвар гарлаа гэхэд эмнэлгийн бэлэн байдлыг хангах нь маш чухал байгаа юм. Бид энэ 300 ортой гэж нэрлэж байгаа. Тэгэхдээ 880 өрөөтэй энэ эмнэлэгтээ бол ихээхэн найдвар тавьж байгаа учраас яаралтай ашиглалтанд оруулах чиглэлд бол олон талаас анхаарч ажиллаж байгаа. Засгийн газар хөрөнгийг нь шуурхай шийдвэрлсэн. Одоо санхүүгийн асуудал байхгүй болсон. Тийм учраас бол 6 сарын 15 гэхэд барилгаа бүрэн хүлээгээд авах ийм боломжтой болсон гэдг нь өнөөдөр харагдаж байна. За түүнээс гадна Дэлхийн банкны шугамар манай сангийн яам үүнд маш идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд одоо тоног төхөөрөмжийн хангалттай бас хийхээр бид ажиллаж байгаа. За ингээд 1500 хүнийг нэгэн зэрэг хүлээж авах энэ нэмлэг маань хизээ өмдгөө буюу 6 сарын 15-нд бол үе таалгаа нийцэх ийм бүрэн болцоотой. Барилгын хувьд шүү. Тоног төхөөрөмжийн хувьд бол бид нэлээд шуурхай ажиллаж хангах юм бол үндсэндээ эмнэлэг маань бэлэн болох ийм сайхан нөхцөл байдал үүссэн байна. Ингээд хоёрыг аюул яг тавьж байгаа юм шүү. Тэр 3 тавьж ирсэн. Тэгш нэг 3 орны гэж. За, энийг бүжин жадлаа яваа. За одоо энэ төсний дараах тасагт явж байна. Төсний дараах тасаг маань нийтдээ 23 ортой төлөвлөгдсөн байна. Энэ нь бол одоо хүчин чадлаараа бид бол дээр нөгөө сургалт явуулж байхад энэ дээр бол 50 орыг байршуулах бол өөрөө тасгаад хангалттай хүрэлцэж байгаа. Бид нар 100 орыг бол 2 тасаг дээр байршуулаад 100 ор бол хангалттай хэмжээ зохион байгуулалт маш сайхан хийгдээд 6 сарын 15-нд бол үндсэндээ барилгаа хүлээж аваад дууссан. За бид бол тоног төхөөрөмж дээр нэлээд эрчтэй ажиллаж байгаа. Санхүүжилтийн сангийн яам шийдээд өгсөн. Дэлхийн банкны шугамар хөнгөлөлтэй зээлээр бол энэ 300 ортой гэж бид нэрлээд байгаа мөртлөө 1000 гаруй 1500 хүн хүлээж авах энэ нэмлэгийнхаа тоног төхөөрөмжийн асуудлыг ингээд шийдээ явж байгаа. Тийм болохоор зэрэг хоёр талаасаа хүчин чармал гаргаад маш урхайхан шиг хүлээгээд авчих хэрэгтэй байгаа. Өнөөдөр ч одоо манай төр зэсэг маань, төмө олон маань, ард иргэд маань үнэнхүү сэтгэл нэгдэж ажиллаж байгаа. Тийм учраас бол бид хагас жилийн турш коронавирусын халдварыг хориглон хамгааллаа. Тэгтээ орж ирэхгүй гэж бодож ерөөсөө тайван сууж болохгүй. Бэлтгэлээ хангах хэрэгтэй. За үүнд одоо та бүхний маань оруулах хувь нэмэр, хандлага, хариуцлага маш чухал байгаа шүү. Тийм учраас миний дүнээр маш хурдан дуусгах чиглэл 6 сарын 15-нд л ерөөсөө шууд төлхөр авъя гэж бодож байгаа шүү дээ. За ойлголоо. Хичээе. Ер нь олон нөхцөлөдлөөр бид нар бас ойлгож байна. Танай маань ер нь их хичээж ажиллаж байгаа. 2 сараас хойш нөгжин гарснаас хойш зохицоо зайгүй бид нар дээр бол яаж тах энэ ажлаа хурдан дуусгах зохион байгуулалтыг сайжруулах